Хавчуу чигнэмэхүү. Яасан хөөх амтан бэ? Ангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан үстэй. Гедори. Гедори. Өшигөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, ээшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, ээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний уураштай. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн мэг Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгонд тол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараад хийцаа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавч дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу бутгаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тавтам ярил. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа хулна. Хөө, далай руу буцхаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч Алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хүнтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан бов бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан бов биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нэгний итвэлт. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Содос тусбураад яста гоё. Энэ чинь карп биш. Ягаад ийм муухай гадагшгүй? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 1
Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархлаа. Дэлхий мангар болж гисэн юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би лээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён талхаа гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би уулз гимсэн гэж үргэлж хүсдэг байсан. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бүдэлсэн байгаа. Их хөөрхөн болсон байна. Өхөрдөм та намайг яг адилхан болгосон байна. Ой суу сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өт нэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бэлхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амт ингээд бодчих. Намайг аврах том 8 аж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг заримудаа муугаа наймаалж болгож яасан чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмтрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмтрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наадуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмтрүүл. Тэмтрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үзэгсэлэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохол болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава гэлээд өгөлөө би чигэн мэг. Гээди. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй. Зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээди. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зорсон горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болоод хизээч хамаагүй дуудаарай. Ноён талхаа тийшээ хартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны усны газар 5 морил.
Элсэн чихрийн өшөө авалт. Баярлалаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нэг вэ? Манай байшинг нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж байгаа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өг гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгүү талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Элсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа бидний дөрүүдэд харьлаа шүү. Маргааш олзъя. Баяртай. Хэмбэ? Би буруу сонссон байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм а. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая.
Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүй дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Эн чин гялгаруудан байли вэ штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүрт нь овоолж угаад хялгаруутан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамрам зураад өгвөл за дуусчихлаа. Ингээд хөлгартай болоод том болчихдаг. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Ялгаруутан бэлий болохгүй нэ. Эн чин хийн зуух байна. Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хийн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтэй жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхлэхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо штэ. Үдээ ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Сүшиг хатаа. Одоо яа та? Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талах яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. Зүгээр дээ. Нэр засны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ. Энэ чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Араа. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энэ чинь хөвөн шиг зөөлөн цогтох юм байна. Харин ч сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь ноён талхаа бид ирлээ. Эн чин юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. Ноён талхаа ингээд энэ хүн хэм бэ? Мэнтлэр манай үсчний газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байна шүү. Сайн байна. Талах халзан болсон нь.
болчихлоо. Таалагдж байна уу? Мэдгүй. Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шинэ юм алга. Сайн харда. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод ярьж байгаа чихэр цасдаг газар олох. Дараагийн мэдээ. Талх үсчний газар маргааш юм мартагдсан түүх болсноо. Талхны мухлаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлн талах вэ? Сэн үү? И хаан байна. Ийшээ ирэх ясан биш үү? Оо хайганд. Сэм багш. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхыг хичээ. Царай чинь таар байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны зах. Үгүй айлгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо байчих чээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөх яд. Мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургаж хурцгаж хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэй ч байна. Ямар төрлийн ургамал юм? Гат өвс. Гат өвс хурд ургадаг. Нэг л мэдээ толгойд өөрөнд авчтай болбол. Окгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийвэл үс ургадаг гэсэн. Чиний урах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдсан юм байна. Хүйтмэ. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчихож. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхмээ та ажилласаа хоцроод байна. Үйлчлүүлэгчид хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үсчин чинь хаажчихсан юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч байгаа. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад удаад байгаа юм бол? Ноён толгой. Ямар нэг юм дуугар л да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үсчин яаж гсэн юм бэ? Би чинь үсчин биш шүү. Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар далгыг өвөлөд
Үсчний ус халзрах гэж байгаа юм шиг байна. Хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. Тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдуулах аргагүй ажил таараа. Муухай биш ээ. Миний зах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Утгагүй юм. Би өнгөрч. Засалгүй шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, ус нь дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ор чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Хүүх, гайхалтай. Шин загвар уу? Би үсээ засуулна. Өдөр ирэх тусам оёо байна шүү. Хогчмэг ахад өчлөө ирэх мэ. Би ноён талхтай адилхан болмоор байна. Ямар сонгодог залуу вэ? Ноён талха энэ загварынхаа Нууцаасаа хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинэстэл хүүхдүүдийн алдартай болж чадлаа. Чи ээлжи хүлээлтээ. Би гадаа хэдэн цаг хүлээсэн шүү дээ. Байна уу? Миний үсийг засаад Миний үсийг засаад өгөөч. Агалтай наашаа хар. Сүүний түүх. Ноён талх дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Айлуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талх шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талх шиг болмоор байгаа мó? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа. Тийм ээ. Хамгийн мундаг нь ноён талх амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүнүүдээс өөр. Энд чи яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Тэгтээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий та. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчгаа. Нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би тантай адилхан миний ч гэсэн сүг гэдэг бичигтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд дуруу харчаач. Үнэн л Уурхад үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би шүү биш. Бид очиж та нарыг аварна. Өнөөдөр цагта. Ахин уулзалтаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө оромогны гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя.
Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? Яг уу миний ус шингэрэн байсан юм л да. Одоо өөртөө ихтэй гадуур гардаг болсон. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхнээ ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Ноён талхны үсчээ? Өглөөний минь дэрхмээ. Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа уу? Чамайг буруу биччихсэн байна. Тийм ээ. Би анх дөрөгдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэтэ та тэр эмчнараас өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манаа хаах гэж байна. Тэгүү архимаа. Ой, энэ ич үсэг намайг хажиг харагдуулаад байна. Би аргаа барж байна. Надад туслаач дээ ноён талхаа. Та миний ганц найдвар. Дээрээс буулта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөдөг гэж юу? За яах вэ? Болох нь үүсье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй. Миний ис сууд ус чин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би үрд шүү хэвээрээ үлдлээ. Байц би тэр үйл өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай үсчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ. Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаасаа ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа. Баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэрэгэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талхаа. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Эл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлалаа эргэмээ. Яагаад өдөр болчихдог байна?
Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн Тань сүмсээ. найзуудаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасгаснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна да? Би Do's for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүүн кремээр сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Ахлах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энкэцүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхаад. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Гаргач нь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурдмууга. Салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хэлснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Гэрхмээ юм асууж болох уу? Даргач нь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаар дараа болохгүй юу? Шоколадтаас уу яг ингэж хэлсэн шүү дээ. Бас уурлах юм бол чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байна би шалууга. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрээд юм үгүй гэхдээ. Ноён талхаа анханасаа намайг үсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Уршигээрээ би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За Талх үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай биз дээ. Би цанхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч мууцсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чи хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? би зүгээр л туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлэлдэ. Харда. Зүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ эцэс шүүснээс үс засаад өгч байгаа юм уу? Би яагаад яг супер засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчихвал та. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтай морил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэг. Эднэр төрөл бид хөгцөх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүй дээ би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах турхнаас нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй. Хизээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чадна. Миний сүүн кремийн санааттай гарамга чадварыг харагтун. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарган тэгшиг биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй дээ. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна штий. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү одоо чи л үзээд алдах үлдлээ дээ.
Би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад хайж байгаа үедээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөнд харилцах арга олъё. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайж. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэрэглэнэ. Хой, чамд чимхүр байхгүй үү? Чимхүр үү? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж байна гэж бодоод байна. Энэ байна. Ямар сайн харсан уу? Бүх хөвгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчийн аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд урагшаа хоошоо чанга дарж угаа. Хожиг гял цал болох. Хожиг тойрог хэлбээр арчвал бодон чадахгүй хялтаг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлах. Гайхалтай юм аа. Хөөх, амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Ихэгч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгэлдэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ. Гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү. Ятаж байгаа үстэй. Жаахан амрахгүй мó? Санаа зовлтгүй. Би үргэлжлүүл чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Ирхмэ. Та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үссасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёр талхны багш үсттэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтд гуатай талх. Цөцгийн их харуусал. Сайн байцгаана уу? Талхны Мөнхлөг хотын кино надмаас шууд дамжуулж байна. Одод машинаас бууж ирэх тоолонд үзэгчдэр шуугилдэж байна. Бас нэг машин ирж зогслоо. Амтд канал юм гэж мөн байна. Цэцгий. Үнэн гэж үү? Цэцгий үнэхээр ирж байна. Өмнө нь ерөөсөө амдаар нь харж байгаагүй. Зүрхийг минь зөөхөд хийгээд хайл авчихлаа. Гэхдээ тийм хөөрхөн биш байлгүй дээ. Тэнгэр минь чи зүгээр үү? Шин мэдээ хүргэе. Цэцгийн шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Дэндүү царай хэлэг юм аа. Ой чигнэмгэ. Сам тавиад өгөөрэй. Ухаан алдчихлаа. Чигнэмэг унчихлаа. Энд юу болоод байна? Цөцгийн шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Доктор Соборо цөцгийг мөрдөж байна. Цөцгийг буруутайг үзсэн гэрийн хорионд орууллаа. Шүтэн бишрэгчдийн цөцгийг гарч ирэхийг зөвхөрлөдгүй хүлээж байна. Яаж юм болдог байна? Сурталчилгаа, кино, зураг, тоглолт бүгдийг хоригдчихлаа. Бид нар тэгэд яах юм бэ? Ямар эрэхтэй гэж чи ийм царайлаг юм бэ? Сайхан царайг минь уучлаарай. Чиний буруу биш битгий уйл. Хоёулаа нэг арга олно. Тийм ээ, яг зөв. Арай дээр нь гарсан уу? Бараг л хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа шиг байна. Би чадлаа. Одоо цогтонда. Базара, юу болоод байна? Би зүгээр л халтраад байна.
Би гарч чадахгүй юу? Бараг гарлаа. Би энэ байшингаас хизээж гарч чадахгүй юм байна. Битгий үйл л да. Эндээс гарах арга байж л таараа. Бодцгоё. Энэ хавьд нэг тэрэгвэр болох юм байна. Бүр цаашаа сунаарай. Харта би гарлаа. Одоо хоёулаа зүгтэж чадна. Уух болоогүй л байна уу? Одоо тайвшрал да. Би энд гацмааргүй байна. Энэ байшинд гацж явахаар царай муутай байсан дээ. Царай муутай тийм ээ. Чамайг царай муутай болгоцгоё. Миний агуугийн нэг хаашаа алгуулах юм бэ? Бас алтар тонцлог төрхийг минь. Байжаарай. Би нэг залууг мэднэ л дээ. Эхэр яана гэсэн үг үү? Сэтгэл татам биш болох гэж юу? Тийм ээ. Тэгэхгүй бол бүх гэрээгээ цуцалж үрд энэ байшинд гацах гээд байна. Бидэнд туслаач дээрх нэ. Өөрийгөө битгий дөвийлөг. Би чамайг муухай болгож чаднаа. Ажилд орцгоё. Юу хийж байгаа юм? Хамгийн царайлгийгч үзээрээ муухай болгодог зүйлийг хэрэглэх гэж байна. Тарвасны үр. Хох гэрэлтэж байна. Тауда бислэг минь гэж. Гайхалтай. Би урлагийн бүтээл хийж гэлээ. Яаж чадваа? Царай муутай болсонгүй штэ. Өмнөхөөсөө ч царайлаг болгочихлоо. Одоо яах гэж вэ? Сонгол талхтаа том бууга гаргаж ирэхээс. Одоо бас юу хийж байгаа юм бэ? Хаашаа шургасан сахал. Ширүүн сахал үсэндээ баригдах шиг муухай юм байхгүй. Ноён талхаа сормос чинь гайхалтай урт харагдаад байх юм. Угаасаа л урт шүү дээ. За, болж Одоо байгаа. царай муутай болсон уу? Шöyle минь гэж жинхэнэ ковбой шиг болчихж хуучны барууны кинод шиг. Бүр сайхан харагдаад байна. Ингэж болохгүй штэ. Та ч яаж чадах юм бэ? Би яагаад муухай болгож чадахгүй байна? Байцаараа. Сүүлчийн ганц арга хэрэглээд үзье. Ямар арга байгаа юм? Хамгийн сайхан хамтгийгч энүүгээр дарж болдг юм. Наадах чинь хямдхан суши юу? Тийм ээ. Хунцар хулс. Наадахаараа юу хийх гэж байгаа юм? Одоо ингэнэ. Би цөцгийг царай муутай болгоно. Тийм ээ. Ямар тод юм бэ? Ашгүй муухай харагдаж байна. Би одоо муухай болчихсон уу? Үнэхээр үнэн гэж юу? Та хамгийн шилдэг. Тийм ээ. Мэднэ. Гайхалтай. Наад муухай царайг чинь харуулъя. Гадагшаа гарцгаа. Одоо бүх юм сайхан болох уу? Тийм ээ. Бүх юм сайхан болно. Одоо чи үзээрэй муухай болсон. Баярлалаа. Ашгүй эрх чөлөөтэй боллоо. Намайг ахиж хинч дур булам гэх. Царайлаг юм аа. Ноён талхаа юу болсон бэ? Та намайг царай муутай болсон гэсэн штэ. Юу болоод? Зүрх минь бүр болиглаад байна. Нүүн далай тэнгис шиг юм. Би далайд сэлмээр байна. Би юу? Ноён талхаа. Энэ арай талхыг чам дээр ажиллаж байгаа хооронд цэцгийг чинь наалдчихж бас сэтгэл татан шидэж чанар чинь цэцгийг талхтай зогцдог гэж үнэхээр үнэн болол та. Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Царайг нь харахаар од харагдаад байна. Таны гэрийн хорионд оруул. Та хөөрхийн хадагтаа нарыг ухаан алдуус. Үгүй. Намайг гаргаач. 10 жилийн дараа
Энэ юу вэ? Мэддэггүй мүү? Их алдартай талах штэ. Талхны Моглог хотын түүхэндээ хамгийн царайлаг талах. Дэндүү царайлаг болохоор нь насан туршид нь гэрийн хорионд оруулчихсан юм. Хөө? Үнэхээр юм царайлаг нарийн боо байдаг гэж юу? Харин тийм байгаа биз? Одоо гэрээсээ гараасаа билээ. Ганц хоёр удаа ч гэсэн харах юмсан. Тийм ээ. Үнэн шүү. Гудамжны үсчин. Устж явгаа гудамжны үсчнийг бид аврана. Талх цахын үсчний гудамд тавтаа марилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол Бэкери захын хажуугийн гудам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов. Гоцавьяста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварна. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй яа. Мэдээчтэй. Манай ноён тал үс цацтааж сайн, мөнгө ч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа. Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руу явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдхүү. За тэгэхээр залуусаа орцгаах уу? Тэд яагаад байгаа юм болоо? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талхаа тэр мушгаа бов сэлэн барьчихсан байна. Талхны сэлэмнээс гэрэл задарч байна. Хөөх, тэрийг хар да. Оо. Хөөх, ямар их сэлэн бэ? Эднэр чинь юу вэ? Хаадын сэлэм, отгийн дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй годог хүрдэл байна штэ. Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах вэ? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялаг хүртэл хуваачглаа штэ. Бэ үсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Энэ багч үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй мэн шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх, тогтсон үзэл баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Ус засахын хармаар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгагч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суглаад байна? Ус засах ариун уйлд байж хэрглэж болохгүй. Бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүрт. Ийм санжаатай талах гэж байдаг а? Ноён талхаа сүүний санд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зовтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Тэгээ явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь ширхэг тааж алга байна штэ. Энэ үсчний газар бол жил бүр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдаг юм? Зя, нэг орцгоох уу та? Энэ дэвааж юм уу? Ноён талхаа сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно. Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариун хийлгээрээ. Хөөх, манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм гялалзаж гялтганаж байна.
Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр. Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэгцэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо ус засах чадварыг чинь харъя. Сүү. Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэнэв? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Эн чинь яаж байгаа нэнвэ? Миний өгцөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Ямар цэвэрхэн газар вэ? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа. Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та. Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү те? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнгөө өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Оо байхгүй л яг. Дараа ирхмээ оронд нь би ус зассан төлбөрөөс 1000-ыг хасъя. Хой, усчээ. Энэ гүзэлцгэр хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа юм уу? Үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмэж авах гэж хичээдгий. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал, дандаа алдагдaltaй байдаг. Цагаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзгэн жижиг болохоор хасах нь 3000. Тав цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулчаа 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна уу? За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За, тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газар тайлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ үсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээч шүү дээ. Тийм, үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь доонот үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа ирхмээ. Гэхдээ үйлчлүүлэгчэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8000-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эрхмээ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би болон ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан годомчны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа, өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Годамжны үсчний газраа нэрээ өөрчилчихсэн байх шүү. За, орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөс өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Бичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх.
Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг. Төрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чиз стик цэвэрлэгэндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү. Уучлаарай Миний ирнэ. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Бүр харж бай. Түрүүн сонссон мэдтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Та цаг яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Өгье. Ухамсаргүй нянг устглаа. Тавтай морилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён талхтаа энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү. Ийм болохоор л 3 өсчинг нэг газарт ажиллаулжээ. Хөөх, та үнэхээр гоцгоонтой юм аа. За, дараагийн үсчний газар хаана вэ?